Гинтэг ус шатхан асуудал ингээд зөвлөдөг сургууль байхгүй зэрэг энэ бүндийн хэлээ. Одоо шахаж байгаа хэвээр өгдөг. Орой хамтсан байгаа. Хамтаа бүхээр манд бүргийн нэг мэйстэй соёл Нөтриймстэй бүрнэ. За. Я ойлоо тийм Гахмас яг боогод юм. Гахмас өөрөөр долоо нэг боогод. Өөрөөр гэрөөс хүйтэн байх юм. Юу хан үгүй мэдтэй бас. Тавуу танаас болтана. Би тэгвэл явна гоо супер турдоц моо. Үргэлж уушаа. Яагаад юм бэ? Албан Эвдэгдэж багтсан шүүгч яваад. Атаа. Оо, дөрөв. Оо, дөрөв, тав, дөрөв. Дөрөв. Заавалтай. Нэг судлаа суугаад илтэй гэмээр Мэдрээтэй. 이번에 스토커스는 가운데 근데 디지털 게레니 다오 디지 Тэгээд гэрүүлийн хувьд Хүүхдүүдийн тухай Монгол хэлээр авахаас хойш Монголчуудын ан нас ахаар хэмжээний залуучууд үүнд 24 цагийн дотор За тэгэхээр өнөөдөр Сүхбаатар дүүргийн 20 хорооны хамтарсан багийн одоо дунд энэ үйл ажиллагаагаа идэвхжүүлэх, чадваржуулах, сайжруулах, багуудын хоорондын уялдаа холбоог сайжруулах зорилготойгоор энэ тэмцээн явагдаж байна. Тэгээд тэмцээнд 20 хорооноос 14 хороод идэвхтэй оролцож байна. Зарим нь одоо шалтгааллах хүндэтгэн үзэсгэлэнээс ирээгүй баг бүрэлдэхүүн дутуу юм байна. Гэхдээ энэ дээр одоо энэ багийн тэмцээний зохион байгуулснараа гэр бүлийн хүчир хээлэл, одоо хүүхдийн эрхийг хамгаалах, одоо хүүхдийн эрх зөрчигдөх, гэр бүлийн одоо өргөдөлгөөлсөн эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдийн одоо хүний эрх зөрчигдөх байдлаас энэ одоо батлагдаж гарч байгаа, дэмжигдэж байгаа энэ хууль тогтоомжтой холбоотойгоор энэ үйл ажиллагаанд маш их нөлөөлөх юм аа. Энэ хамтарсан багийн уялдаа холбоо сайжирснараа хамтын ажиллагаа, салбар хоорондын уялдаа ажиллагаанууд одоо анхан шатны хороодын засаг даргын ажлын албан дээр байгаа иргэдрүүгээ хүрч ажиллаж байгаа төрийн үйлчлэгээ бол одоо илүү ойртож байгаа маа, бүр чанарч байгаа гэсэн. Жишээлбэл хамтарсан баг гэдэг маань өөрөө хорооны засаг даргын одоо дэргэдэх нийгмийн ажилтан, халамжийн ажилтан, иргэний бүртгэл, цагдаагийн ажилтан хэсгийн байцаагч гэсэн үг. Тэгэд энэ дээрээс олон нийтийн цагдаа энэ баг бүрэлдэхүүн байнгын хамтарч одоо энэ иргэдрүүгээ ойрсон ажилдаа өшөө илүү амжилт гаргах юмаа л гэж одоо ойлгож байна. Тэгээ одоо хамтарсан. Тэгээ энэ бүр хүүхдүүд хөгжлийн төвтөөгөө
бүх одоо дүүргийн хэлтсүүдтэйг улам уялдаа холбоотой амжилж одоо жишээлбэл энэ иргэд одоо хараа хяналтын хүүхдүүдийн ирч өчгөжтэйгоо хүчирхийлэлтэй гэр бүлийн тоо улам цөөрнөө гэж ойлгож болно. Энэ одоо юунаас хамтарсан одоо үйл ажиллагаа сайн байснараа гэж хэлж байна. Тэгээд энэ Центавр хамтарсан багийн тэмцээн өнөөдөр болсноороо одоо маргаашнаас эхлээд хамтарсан одоо шинэ ажлын сэдв гарч ирж өшөө цаашаа уялдаж энэ одоо юун дээр ажлын одоо сөрөг одоо үзэгдэлтэй юмны тоо буурч хамтын ажиллагааны амжилт өндөр болно л гэсэн. Ер нь бол нийслэлийн хэмжээнд явагдаж байгаа. Зөвхөн өнөөдөр л манайх эхлээд хийчихэж байна. Бус дүүргүүд бол ингээд цугаад хийн. Тэгээ энэ маань одоо 24-нд нийслэлийн хэмжээнд шалгарсан одоо засаг даргын хамтарсан баг, шалгарсан нийгмийн ажилтан, шалгарсан цагдаагийн ажилтан гэсэн хүмүүс гараад одоо нийслэлд 24-нд болно. Нийслэлийн хэмжээнд. За 20 баг орох хэвээр 15-6 баг оролцож байна. Тэгээ ер нь бол багуудын идэвхжил их сайн байна. Хүмүүс энэ дээр их зорж ирсэн байна, бэлдэж ирсэн байна. Ер нь дэд энэ оролцож байгаа байдлаараа манай одоо хамтарсан багийн үйл ажиллагаа бас харагдаж байгаамаа гэж ойлгож байна. Сайн байна. Би Сүхбаатар дүүргийн засаг даргын дэргэдэх хүүхдийн хөгжлийн төвийн дараа одоо Бүрэгдор Жовтай Мэргүнсрэн гэж юм байна. За шууд ирж байна. За Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-2 дугаар хилцээс за дүүргийн хүүхэд хөгжлийн төвтэй хамтран за Центавр нэртэй гэр бүлийн хамтарсан багийн тэмцээн зохион байгуулалт ажиллаж байна. За энэ тэмцээний гол зорилго маань юу вэ гэхээр одоо гэр бүлийн хүчирхийл ер нь нийслэхгүй дүүргэхгүй нийслэл орондоо яригдж байгаа асуудалтай холбогдуулаад за Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр дээр ажиллаж байгаа одоо дүүргийн тэр тусмаа хороодын хамтарсан багийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр өнөөдөр энэ Центавр нэртэй энэ арга хэмжээг зохион байгуулалт ажиллаж байна. Ер нь Сүхбаатар дүүргийн цагдаагийн 1-2 дугаар хилцээс дүүргийнхаа хүүхэд хөгжлийн төвтэй хамтраад энийг бол жил болгон зохион байгуулалт ажиллаж байгаа. Ер нь цаашид гэр бүл хүчирхийлэлтэй холбоотой бүхэл арга хэмжээнүүдийг бол ер нь дүүргийнхаа албадуудтай хамтран цагдаагийн байгууллагаас бол авч хэрэгжүүлээ ажиллаж байна. Тэгэл болох ёстой. Манай хорооноос бол эхний удаа мэдлэгээ төвшүүлсэн. Одоогийн байдлаар бол асуулт хариултын тэмцээнд оролцоод байж байна. Манай хорооны хувьд бол ер нь бол бага хугацаагаар бэлтцэлтэй. Гэхдээ бол хуучин оролцож исэн туршлага байгаа. Жил болгон одоо гэр нодлон 2014 онд бол эхний 8 хорооноос бол цагдаагийн 1-р хэлцээс зохион байгуулсан гэр бүлийн хүчирхийллийн эсрэг дэвжээ тэмцээнд оролцсон байсан. Тэгээ тэрнийхээ туршлагатай тулгуурлаад одооний тэмцээндээ бол бэлдсэн. Энэ жилийн тэмцээн бол хүчирхийллийн эсрэг танай өрсөлдөгч багнууд ер нь хэр байна? Миний бодлоор ер нь бүгдээр л боломжийнхээрээ бэлдсэн болох тоо санагдаж байна. Ягаад гэвэл ойрын хугацаанд бол айгүй сүүлийн жилийн эц болчихсон байгаа бол жилийн эц байгальтай холбоотуулаад айгүй тайлантай айгүй нөгөө бичиг сачгийн асуулт зөндөө байсан байхгүй юу? Тэгээд дүүрх нөгөө бүх тайлангаа хамгаалах гэдэг айгүй завгүй байсан. Завгүй байхаа ажлынхаа хажуугаар ер нь болцооных яриад өөрсдийнхөө одоо нөгөө нөөц болцоогоор бэлдсэн гэж ойлгож байна. Сүхбаатар дүүргийн 5 дугаар хорооны 5 дугаар хороо хариуцсан Сүхбаатар дүүргийн халамжийн мэргэжилтэй агимаа. Авгад жанчивдэрч. Манай Сүхбаатар дүүргийн тамгын газар болон гэр бүл хөгжлийн төвөөс бүх хамтарсан хороодын бүх хамтарсан багуудын хоорондын Центавр гэдэг тэмцээнийг зохион байгуулж байна. Энэ нь болохоор бүх хороодын хамтарсан багийн хооронд нь танилцуулах, туршлагын судлах тэгээд дахиж мэдэхгүй юмыг хамтарч мэдэж олж авах шинэ бүтээлүүдийг олж авах зорилгоор энэ тэмцээн явагдаж байна. Манай хорооны хувьд бол бид нар хамтарсан багаараа талс гэдэг нэртэй баг зохион байгуулад бид нар багаараа ингэж оролцож байна энэ тэмцээнд. Энэ болохоор манай дүүрэгт анх удаа явагдаж байна. Энэ нь болохоор бидний хамтарсан баг гэдэг маань бидний энэ бүх цагдаа хороо өрхийн имлэг эдгээр маань бүгд орж ирдэг давуу талтай л да. Тийм болохоор энэ бол илүү сайн тэмцээн. Хүүхд гэр бүл хүчирхийллийн эсрэг энээс яаж урьдчилан сэргийлэх вэ? Энийг цааш нь ямар арга хэмжээ авах вэ? Хамтарсан баг өнөөдөр хамтарсан баг ажилласнаар үнэхээр тэр хороон дээр энэ хөшний ард нуудаж байгаа хүчирхийлэл гэр бүлийн дарамт шахалт хүүхдийн энэ хүчирхийлэл гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэхэд зорилгоор энэ бүх энэ Центавр тэмцээн маань явагдаж энээс гарсан үр дүнээр бид нар буцаж хамтарсан багаараа дахиж кейсүүд дээрээс хамтарч ажиллах зорилготой байгаа юм. Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны засаг дарга C-12.
Тийм центавар энэхүү болж байгаа тэмцээн энэ хамтарсан багийн үйл ажиллагааг ер нь чадваржуулах, бие биенийхээ туршлагыг солилцуулахад энэ их ач холбогдолтой тэмцээн болж байгаа. Ялангуяа бие биенээсээ суралцах. Энэ маань өөрөө иргэдтэй харьцахад бас хороон дээр биднэрт бол амьд туршлага болж байгаагаар онцлогтой байгаа. Энэ жилийн тэмцээнд бол багууд бол их өргөн бүрэлдэхүүнтэй бэлтгэл сайтад оролцож байгаагаар онцлог байна. Тий. Урд жилүүдийг бодвол энэ маань бол анх удаага их том хөрөн зохиогч байгаа онцлогтой л гэж байна. Авгны албан тушаал. Сүхбаатар дүүрэг 13 дахь хорооны засаг дарга. Ил Баяр Эрдэнэ гэдэг. Ил Баяр Эрдэнэ.